За нийслэлийн зүгээс одоо үндсэн гол хэсгүүд болох ногоон бус, хөх бус, дээрээс нь хоол хүнсний үйлчлэгээ гэсэн уран том асуудлуудыг хариуцаад ажиллаж байна. За COP17-гийн бэлтгэл ажил бол үндсэндээ хамгийн чухал ажил болох инженерийн дэд бүтцийн асуудал 100% дууссан. Усны асуудал шийдэгдсэн, тог цахилгааны асуудал шийдэгдсэн, цахилгааны асуудал шийдэгдсэн, бохирын асуудал ингээд шийдэгдсэн байж байна. За ингээд хөх усны нийтдээ 12 төр байгууламж 12-лаа баригдаад дуусж байна. Одоо ногоон бус болох манай Монгол улсын өөрсдийн дархлаа, өв соёлыг харуулах, олон улсад сурталчлах хамгийн гол бүс болох ногоон бусын үйл ажиллагаанууд эхэлж байна. Одоо ногоон байгууламжтай холбоотой манай хот тогтчлолтоос хэлэхэд яг энэ ч 50000 мод бутыг бол сувгийг тарьж байна. Манай ус сувгийн удирдах газраас бол энэ ч цаашдаа байнгын услахааны системийг хүртэл ингээд оруулж ирж байна. За нийслэлийн зүгээс бид нар ганцхан энэ 12 хоногийн хуралд зориулж биш цаашдаа бидэнд юу илтгэх вэ гэдэг ийм өнцгөөс нь харж нэгэнт төсөв хөрөнгө оруулалт хийгдэж байгаа учраас дараа нь нийслэлийн иргэдэд яаж хэрэглэж болох, чөлөө цагаа өнгөрөх, олон нийтийн үйл ажиллагаа явуулах ямар боломж олцоо байгаа вэ гэдэг талаас нь харж төлөвлөж ажиллаж байна. Тэгэхээр энэ ч бид нар зарим төв цэнгэлдэх болдог, төв талбай дээр болдог арга хэмжээнүүдийг яг энэ бүс дээрээ хийх бүрэн боломжтой. Цаг хугацааны төлөвлөлтөөр бид нар 5 хоногоор төрүүлж явж байгаа учраас ямар нэгэн асуудал байхгүй төлөвлөгөөт ажлууд сайн явж байна гэж ойлгож болно. За COP17 бол мэдээж одоо энэ чинь нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурал хийж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ногоон байгуул манайх ногоон бүс дээрээ маш том одоо Монголын газрын зурагтай юм хийцлийг хийж байгаа. Энэ дээр гадны байгууллагууд, олон улсын байгууллагууд, Монгол улсын иргэд маань Монгол улс хэдэн хувиар яаж цөлдсөн юм бэ? Аль бүс нутг нь нэн тулгамдсан асуудалтай байгаа юм бэ? Аль хэсгээрээ бид нар нөхөн сэргээлтүүд хийж байгаа юм бэ гэдгийг одоо олон нийтэд харуулна. Дээрээс нь ч маш олон улсын экспертүүд, олон улсын байгууллагууд ирэх учраас энэ чирээс бид нар цөлжилтийн асуудлыг шийдэх боломж олцсон хамтын ажиллагаануудыг нийслэлийн зүгээс гадаад харилцаагаараа дамжуулаад өөрийн харьяа байгууллагаараа дамжуулаад эрэлхийлэх юм хүлээлттэй байгаа.